Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ хэсгийн өгүүлбэртэй бодлого бодно. За 1-р бодлого. 2 тооны нийлбэр 51200 түүний нэг нь нөгөөгөөс 15 дахин их бол эдгээр тоог олоорой. Тэгэхээр эхлээд бүгдээрээ бодлогоо бодохоос өмнө хэрчмээ зурна. За 2 тоо гэж байгаа учраас 2 хэрчим зурна. 1-р тоо, 2-р тоо. За түүний нэг нь нөгөөгөөс 15 дахин их гэж байгаа учраас 1-р тоог 15x, 2-р тоог 1x гэх. 2 тооны маань нийлбэр 51200. Тэгэхээр бүгдээрээ нийт хэрчмийнхаа нийлбэрийг бодож олъё. Нийлбэр гэж байгаа учраас нэг нь 15x дээр 1x-ийг нэмэхээр 16x. За 2 тооны нийлбэр нь 51200 учраас 16x тэнцүү 51200 олно. За эндээс бүгдээрээ x-ний бодож олно. Тэгэхээр 16-г хэдээр үржвэл 51200 гарах вэ? Тэгэхээр 51200-г 16 хуваагаад 3200. За 3200 гэдэг маань 1x буюу 2-р тоо. За 2-р тоо нь 3200. 1-р тоо нь 2-р тооноос 15 дахин их гэж байгаа учраас 15-ыг 3200-д үржүүлээд 48000. Тэгэхээр бодлогын маань хариу бол 1-р тоо 48000, 2-р тоо 3200 ах нэ. За дараагийн бодлого. 2 тооны ялгавар 9256, нэгийг нөгөөд хуваавал 27 ногдох бол уг тоог олоорой. 2 тоо гэж байгаа учраас мөн 2 хэрчим зурна. Тэгэхээр 2-р тоогоо бүгдээрээ 1x гэж авч үзье. За тэгвэл нэгийг нөгөөд хуваахад 27 ногдно гэж байгаа учраас энд 27x байна. За энэ бол 1x. За 2 тооны ялгавар нь 9256 гэж байгаа учраас энд 9256. За тэгэхээр бүгдээрээ бодлого цааш нь бодъё. За 2 тооны ялгавар гэж байгаа учраас 27x-ээс 1x-ийг хасна. Тэгэхээр 27x-ээс 1x-ийг хасгаар 26x. За 2 тооны маань ялгавар нь 9256 учраас 26x тэнцүү 9256. За эндээс бүгдээрээ x-ийг бодож олъё. Тэгэхээр 9256-г 26 хуваагаад 356. За 356 гэдэг нь 1x-ийн хэмжээ буюу 2-р тоо нь 356. За нэгийг нөгөөд хуваавал 27 ногдно гэж байгаа учраас 356-га 27-д үржүүлж өгнө. Тэгэхээр 27 356-д үржүүлээд 9612. Тэгэхээр 1-р тоо бол 9612, 2-р тоо бол 356. За бүгдээрээ 2 тооныхоо нийлбэрийг олъё. Тэгэхээр 356 дээр 9612-ыг нэмэхээр 9977. Бид бүхний олох уг тоо бол 9977 ах нэ. За дараагийн бодлого. 3 тооны нийлбэр 7685. 1-р тоо нь 2-р тооноос 799-оор их. Харин 2 дахь тоо нь 3 дахь тооноос 5 дахин их бол тоо тус бүрийг олоорой. Тэгэхээр 3 тоо гэж байгаа учраас бүгдээрээ 3 эрчим зурх нэ. Тэгэхээр бүгдээрээ 3-р тооноос эхлэе. За 3-р тоогоо бүгдээрээ 1x эрчмээ зуръя. Тэгвэл 2-р тоо нь 3-р тооноос 5 дахин их гэж байгаа учраас 2-р тоог 5 эрчмээр зурсан байна. За энэ 5 эрчмээр 1 эрчмээр. За одоо 1-р тоо нь 2-р тооноос 799-оор их гэж байгаа учраас энд мөн ижил 5x эрчим зурна. За эндээс харин 799-оор их. За одоо харин бүгдээрээ нийт тооны тоо нь 7685. За эндээс бүгдээрээ бодлогоо бодъё. Эхлээд зөрүүг нь бодож болно. 7685-аас 799-ийг хасч өгнө. Тэгэхээр 6886 гарч ийн. Одоо бүгдээрээ хэрчмийнхаа нийт уртыг олъё. 5x дээр 5x-ийг нэмээд мөн 1x-ийг нэмэхэд 11x. За нийт хэрчим бол 11x. Эндээс 6886-г 11 хуваахаар 626 буюу 1x нь 626. Өөрөөр хэлбэл 3-р тоо нь бол 626 ах нэ. За бүгдээрээ одоо 3-р тоог бодод болцсон. Тэгвэл 2-р тоог бодож олоход хэлбэр боллоо. За 2-р тоо нь 3-р тооноос 5 дахин их гэж байгаа учраас 626-га 5 дөрвжээд 3130. За 2-р тоо бол 3130. За
За 1-р тоон 2-р тооноос 799-оор их гэж байгаа учраас 3130 дээр 799-ийг нэмээд 3929. За бүгдээрээ тус бүрийг нь олчлоо. Тэгэхээр бид бүхний бодлогын хариу бол 1-р тоон 3929, 2-р тоон 3130, 3-р тоон 626 гэсэн байна. За дараагийн бодлого. Адилхан хэмжээний 2 толгой давуу байваа. Нэг толгоогоос 18 м, нөгөөгөөс 25 м-ийг худалдсаны дараа нэг дэх толгойд 2 дахоос 2 дахин илүү давуу үлдэв. Толгой бүрт хичнээн хэмжээний давуу байсан бэ. За тэгэхээр 2 толгой байгаа. 2 толгой давуу байгаа. За одоо бүгдээрээ гэрчмээ зуръя. Тэгэхээр за нэг толгоогоос 18 м-ийг авсан. Зарсан. Нөгөө толгоогоос 25 м-ийг зарсан. Тэгэхэд нэг дэх толгойд 2 дахоос 2 дахин илүү давуу үлдсэн гэж байгаа учраас бүгдээрээ 2 дахь толгой давууг нэг гэрчмээр зурсан. Нэг дэх толгой давууг 2 дахин их гэж байгаа учраас 2 гэрчмээр зурсан байгаа. Тэгэхээр нийт 2 толгойн хэмжээ эндээс тэнцүү байгаа. За одоо бүгдээрээ бодлого бодъё. Бүгдээрээ зарсан толгой давуу метрийн хэмжээг олъё. Тэгэхээр зөрүүг олъё. Тэгэхээр 25 м-ээс 18 м-ийг хасгаар 7 м буюу энэ нь нэг хэсэг. За одоо нэг хэсэг нь 7 м. За 1-р толгой нь 2 дахин их гэж байгаа учраас 7 м-ийг 2 дөрвжүүлээд 14 м. За одоо бүгдээрээ цааш нь бодъё. Тэгэхээр 14 м дээр 18 м-ийг нэмэхээр 32 м буюу 1-р толгой давуу нь 32 м. За одоо 2-р толгой давууг бодож олъё. Тэгэхээр 7 м дээр 25 м-ийг нэмэхээр 32 м буюу 2 дахь толгой давуу бол 32 м. За 2 толгой давуу адилхан хэмжээтэй гэж байгаа учраас энд 32 м, 32 м буюу 1-р толгой давуу, 2-р толгой давуу нэг хэмжээ адилхан байна. За дараагийн бодлого. 2 сагсанд тэнцүү тооны алим байваа. Нэг сагснаас нь 150 алим, нөгөөгөөс 194 алим худалдсаны дараа нэг дэх сагсанд 2 дахоос 3 дахин илүү алим үлдэв. Тус бүрт хичнээн алим байсан бэ гэсэн бодлогыг бүгдээрээ зураглалын зураад дэвтэртээ бодоод багш руугаа явуулж халгуулаарай. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.